Сайн байцгаана уу админ бэлгээ байна. Яг гоё байна. Өнөөдөр бид хоёр шинэ дуу оруулагчтай болсон байгаа. Нэр нь Sexy Guy. Үгүй юу? Өөрийгөө танилцуулаарай. За өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана. Өнөөдөр шинээр орж байгаа цогтой байна. Бүдүүнээ Нэрог гимчилж байгаагаар эхэлнэ. Энэ хоёр ч ууг нь. За тэр ч яах вэ? Ниро. Чи яаж бидэнд дэмчилгээний шид заагаагүй шүү дээ. Нэг өдөр манай найз маш хүн дээр гимтсэн. Тэр үед би уйлахаас өөр юу ч хийхээ мэдэхгүй байсан. Тэгээд би толгой дотроо гуй дээрээ гэж хэлсээр байсан. Гэтэл энэ зүйл болсон. Би эмчилгээний шид хэрглэж эхэлсэн. За энээс хойш нэг тийм онцгой юм яриад байдаггүй болохоор зүгээр хайчи. Юу ч гэсэн тэгээд дээшээ гарч ирдэг. Өөрийн агнсан хоёр бухаа Ниро өөрийнх нь амийг аварсан. Бүдүүнээ дөгөөд айр сүртэй баатарлагаар тэр газрыг орхиод наа. Үүнээс 9 сарын дараа нөгөө 7 шалгалтын 3 дахь шалгалт буюу тэсврийн шалгалт эхэлнэ. Энэ шалгалт бол ерөнхийдөө ангийн яг энэ газар 2 сарын турш амьдүүлдэг. Энд болохоор хортой хоргоо мөгнүүд холилдож ургах бөгөөд нэг ийм ямар ч тийм нэг онцгийн зүйлгүй нэг бодон хатайл газар. 2-7 хоногийн дараа бусад сурагчид нөгөө бодон кахаг юм уу эсвэл мөөгнүүдийг идэж тэнэгдээд хордож өгнэ. Амар тэнэг хүмүүс ч юм. Юугээл тэгээд хоолыг нь бэлдэж өгөөд амьд үлдэх тийм амархан шалгалт байх вэ. Энэ гахаа уг нь хоргоо мөгийг мэддэг. Гэхдээ амар харамч гахаа. Гахаал бол гахаа штэ тий. Ниро чадвараа ашиглан түүнтэй харьцах гэж үзэгч нөгөөх нь үл тоохоор барахгүй бүр Нирог алах гэж дайрнаа. Тэгснээ нөгөө гахаачин бүр юу ч болоо юм шиг унтаад өгдیں۔ Ер нь хүн нойр хоолндоо сайн байхад болно гэдэг шиг гахаа айдлах юм шиг. Үлдсэн босод зурагчид бас янз бүрийн арга ашиглана. Дөг гахааг хүчээр дарлаж, нандаа тэдэнтэй эвтээ зэрэгцэн оршиж, зарим нь амтнд хүртэл өрөвдүүлнэ. Булчин толгойтой шууд хоолоод инжин тавьж гахаатай шууд хүчээ эзэн. Энэ ч угаасаа хүчээр л үздэг айлтай тий. Нэг иймэрхүү. Энэ хооронд мань Ниро гахааг ходоод орно гэж бүх чигмэгээ өгөөд найзлаад авна. Гахаач хариуд нь газар болсон хоол хүнсээ өгдөг. Ингээд 1 сарын хугацаа өнгөрч Ниро шалгалтаа амжилттай давлаа. Том өмтэй захирлж гарч ирээд нөгөө л нэг худлаа ямаа ярьж гарсаар. Зүгээр энэ царайг нь л харж л та. Бүр харваас гаш донтон гэдэг нь илтэйгээс тий. Энэ ч яах вэ? Мэдээж дахиад шинэ багт хувирлж эхлэх ба. Дөг нандаа Ниро болон мэдээж хоёр туслах төр. Тэднийг ярилцаа зогсож байх үеэр Нирог нэг хүн санаандгүй мөрлөнө. Энэ хүн бол Бүдүүнэ. Бас хөөрхөн охин болсон байх шүү. Ниро бас гайхахтай зэрэгцэн ичээстэй. Манай хүн чи ууг нь нандаатай. Одоо юу болох вүлээ? Мэдээж дахиад шалгалт. Энэ удаагийн шалгалтанд биеийн хүчнийг гартаа юу ч юм мэдэхгүй нэг тийм хүндийн бариа шиднэ. Эхлээд нандаа шиднэ. Юу ч гэсэн хоёр туслах дүрээс бол хол тэрэндээ ч өөртөө бардаастай. Нарийн ярихаас залхуу үржлээ. Юу ч гэсэн Ниро хамгийн хол шиддэг. Нандаач Нирог магтаж үүнд дөг нилээн дургуутсан байдалтай. Дараа нь тэд уралдаж гүйдэг. Нандаа бол тэднийг хол хайж нэгт орно. Ниро хоёрт явж байсан ч дөг бүхнээ шавхаж эцсийн мөчт Ниро гуравт ордог. Дөгч нандаагаар магтуулна гэж бодсон ч нөгөө л хിവэр нандаа Нирод л ханд өгөөстэй. Үүнд мэдээж хин дургуутдаг лээ. Тэр хүн л дургуутсан. Нэг хэсэг амьсгаа авч күүл багч бидэнд мэрэгжлүүдийн талаар хэлж өгнө. Ерөнхийдөө хар хүлэг баатар, хар шидтэн, харваач гэсэн 3 үндсэн мэрэгжил байдаг ч тэдний хоёрын нэгдэл нь бас өөр мэрэгжил үүсгдэг. Жишээлбэл шидийн сэлэмчин. Тэгээ ууг мэрэгжлийг эзэн хаанаас өөр хүн ашиглаж байгаагүй. Нандаа харваач дөг болон Ниро шидийн сэлэмчин болохоор тус шийднэ. Күүл багш тэдэнд нэгэн өргөн хүрээний шид заах бөгөөд дөг болон нандаа тэр шидийг гайхалтай эзэмшдэгч Ниро бол жоохон болж өгсөнгүү. Тэгээ бүр сугараад туслах дөрвүүдээс муу идэг. 4 сарын дараах үйл явдал руу шилжнэ. Өнөөдрийн шалгалт бол энэ уурхаагаас урцыг нь олох. Тэд ч тусын замаа хөөгөөд явдагч шалгалтаас гадуур хуйрлахгүй ч очиж тэдэн дээр айлчлана. Шалгалтыг хариуцсан болсон багш болоогоочуулаад нам унтчихна. Ирээдүйч бүрхэг байна да. Дөг Ниро нандаа гурыг аль хэдийн нийлээд мангасуудтай тулалдав.
Улаан дууссаны дараах арга хэмжээндээр хүмүүстээ захирлж нөгөө л нэг худлаа юмнуудаа ярьж байгаа. Манай гурвыг масуудын айрамтаар бололцсон баатрууч бүх сурагчид тэдэнд баяр. Үүр нэроо тэдэнд нэмэлт оноо гэх нэг иймэрхүү зүйл өгдөг. Гэхдээ зөвхөн 7 дугаар курст бараг ашиглах юм уу дөө. Захирал дөөкийг дууссан шалтгаан нь хариултын хуудсыг өгөөд дараа жил би чамайг жигги ир хүн болгоно гэж амар зэвүүн. Энэ удаа чадахгүйгээ мэдээд алсуураа барьж ав. Байр санаатай ерөн дөөкөд нилээн санаатай нас намбай бодосоо 4 дахь шалгалт IQ ухааны шалгалт энд харагдаж буй юмнуудыг 1 сарын дотор чийжл. Нэрөөч багасаа түүхийн ном уншсан тул өөртөө баг зэрэг итгэлтэй болно. Тэр номнуудыг уншиж байх, өмнө ном уншиж байснаас нь өөр байгааг анзаардаг. Зүгээр л чийжлэх шалтгаанаа өгдөг. Энэ удаагийн шалгалт 7 оноогоор асалсан ба 2 хүн, нэг нь туслах төр, нөгөөх нь Нейро. Энэ шалгалт яг нөө орчлоо шүү. Бүр болчин толгой төртөл тэнцсэн байхад дөөг яг том өмтөө захирлаас суулбар аваад тэнцэж. Харин манай Нейро хичээсэн ч тэнцэж чадсангүй. Энэ нөө орсон би яг мэдээд байна. Энэ нөө миний бодлоор дөөг том өмтөө захирлтай нийлж байгаа л байна ашиг бэтэрцсэн уу яасан. Надад яг тэг санагдаад байна. За үйл явдалтай орцгоё. Нейро өчиггүй сургуулиас хөөгдөж буцах тэргэндээ суухдаа боолуудад хүртэл задуулснаар одоогийн байгаа төвшин боолуудаас ч доогуур гэдгийг харуулж байна. Яс үзвэл манай хүн бүгдийг ална штэ. Инхүү Нейро гэртээ ирэхэд 2 дүүн түүнийг өгтөн. Бас л нэлээд том болжээ. Бодолгүй эзэн түүнийг дуудаж хүн дээр гэмтээ. Учир нь дөөгт нь тор хов зөөсөн байхаа. Учир нь тийм л нэг хогийн гарчтэй дөөх бол. Нөгөө хогийн эзэн нь хайртай 2 дүүг нь эцэгхийн алсан амраа зархаар болжээ. Нөгөө амраач нь шоронгоосоо гараад ирсэн. Тэвүүн хүрмээр гарш. Нейро хайртай 2 дүүгийнхаа төлөө амраа дээр очин өвдөг зүгдэн суугаад 2 дүүг нь биш өөрийн авахыг гуйлаа. Амраач бодлоо өөрчлөн Нейрог худалдаж авахаар болов. Эзэн нь амраа. Яагаад бодлоо өөрчлөх болов? Амраа. Эмэгтэй болоод мөнгө зарлагддаг бол эрэгтэй болуудаар мөнгө олох хэрэгтэй байд. Махан биеийн хүсэл тэмүүлэл гуйгдаг бол харин мөнгө бол хүрт. Нейрог өдөр шөнөгүй нохоо мэт ажиллуулснаар мөнгө олох болно. Мань амраач юм бас зүгээр байхгүй юу? Мөрийдөө тоглоомч юм шиг. Очоод мөнгө тоглоод алдаж ирэхээр манай Нейрог гэсэн нохоо мэт зодно. Амар. Тэг бас зүгээр байхгүй. Очингуудаас охтуу чи одоо мэдээл байлгүй дээ. Аавыг чинь би ээжийг чинь өөрийн болгохын тулд дэмэнд нь хор хийчихээ. Тэгэд би яг ийм зүйл төлөвлөсний дагуу болж төгсгөлт нь ээжийг чинь тамлаж алив тэгэлдээ хатгалтаа гэд үзэлтэй. Энэ үеэр дөөх болон түүний сугны өснүүд Нейрогийн номыг сольсон болгонд нандаа олоод мэдчихнэ. Амраа алив тэгээд хатгаатай ядаж хуйлаа мэддэг бололтой тийм үү? Тэр бол эзний албал шийтгэл болгож гэр бүлийг нь бүхлээр нь цаазалдаг. Одоо чи ташуурдуулах болгондоо энийг мэдчихвээ. Алив дахиад тэгэл би бол шавж би хогноос өөр юу ч биш. Нейро би бол шавчнаас өөр юу ч биш. Аливаа чангаар дахиад тэр үед Нейро би бол шавь гэж яг ингэж хэлж байхад энэ үеэр сургууль руу зад үйл явдал шилжийе. Кул багш дөөкийн сугны өснүүдийг байцаан кул багш хин тушаасан юм хариулахгүй бол үүнийг эзэн хаанд хэлнэ. Нөгөө хоёр айсандаа дөөх тушаасан гэж хэлсэн ч аль үжинэ манд дөөх захирлын ивэл орчихсон билээ. Яг энэ үед том өмтэй захир дөөкийг бавчих гээд нэглээ үзнэ. Энэ чичирж их үед дөөкийн нандаа тайртай гээл чадхаараа эсрэг үцгээд үз. Энэ үед гадаа нандаа сонсож байлаа. Энийг сонссон нандаа үнэхээр их гайхав. Би ч гэсэн гайхав шүү дээ гэж. Өөрөө нэг ч хайртай дуртайгаа хэлэхгүй байж байжснаа гинт хэлж мэлээ л дээ. Бүр өөр хүний нүдэн дээр. За тэр чи яах вэ? Нейро руугаа үйл явдлуугаа шилжээ. Гол дүрийнхаа баатарл үйл явдал шилжихгүй болоод өөр баларх гад тийш. Нейро яг задуулаад баг хүдхийн унж бай гүйл багш үрээдэрнэ. Тэр бол муулсын албат энэ бол албан ёсны офицер болсон сурагч юм. Чи армийн офицер ингирэгдээс 2 зэрэгээр дэв байдгийг мэднэ. Чи өөрөөсөө илүү зэрэгтэй хүн рүү халдсан байна. Шийтгэл нүх. Нейро амраа өөрийн гараар цохих гэж оролдсон боловч унаадаг. Эргэж босч ирээд үнийг нилээн зодноо манейро. Аргагаар гөшөөгөө их авах байлгүй дээ. Ягч бас алаагүй орхичдгоо манай хүн чинь бас. Нэг их зодож ирсэн нөө яг алгадгийн даваан дээр. Хэрвээ хагас хэлб хүнхүн алаад эхлэх юм бол харгис алуурчин болдгийг мэддэг болохоор тэр болчихж байгаа маа. Үнэхээр амар харгис алуурчин болч магадгүй гэж бодоод болцсон чинь. Мань кул багш очоо гүцэг ээжж байгаа байхгүй. Аргагүй мань кул багш бас харагдаж байгаа хэс зэвүүн гар юм шиг. За ингэж явсаар маргааш өглөө болноо. Маргааш өглөө болсон чинь бүгдэнд нь албан ёсны 4 товц тараагаад бүгд айгуугаар баяртай байж маннанда Нейрог дууднаа. Дуудаж авчаа нэг болон тэргүүж ирээд. Яг хайртайгаа хэлэх гэж байгаа юм болоо гэж чамд байгаа наад зөөлт чинь. Эльф хатны хүүхдийнх нь чи эльф хатны ханхүү. Маннандагч чинь би үнэхээр хайр сэтгэлээсээ оллоо. Нейро туслаад байна уу гэж бодсон чи. Зүгээр л ашиг сонирхлын төлөө эльф хатны ханхүү байсан болохоор туслаад гүгөөд исэн мэт гинэ. Йоо, эсвэл гүүч байсан бол дотроос хайртай байсан байхыг ч үгүйсэх биш. За энэ үргээд босъё. Бидний мэдэхгүй үлдээсэн үйл явдлуудыг дараагийн видеоноос олж үзцгээе. Бидний бичлэгийг үзсэнд баярлалаа. Лайка дарахаа би мартаарай. Бас сабаа дараад
Онхон асаавал дараагийн бичлэг болохыг хурцлах болно.